Амраг ирээ Говьсонбор аймгийн цагдаа хэлцээс аймгийн автотээврийн төвтэй хамтран олон улсын болон орон нутгийн чанартай автозамаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн эрслийн гэрэлтүүлэг хэрэгсэл хяналт тавь ажиллаж байна. Тус хяналт шалгалтаар Монгол улсын стандарт МНС 4528/2020 стандарт заасан гэрэлтүүлэг хэрэгсэл тавьж хөдөлгөөнд оролцоогүй жолооч нарт Монгол улсын зөрчлийн тухай хууль зааснаар арга хэмжээ тооцож стандарт заасан гэрлийг тавьж хөдөлгөөнийг үргэлжлүүлж байна. Амраг ирээ ахлах зэрэнцнэрч сайн явж гин үү та. За хаанаас хаашаа явж гин та? Чойр. Улаанбаатараас Чойр. За одоо нэг үзэгдэх орчин хязгаарлагдсан үед одоо тээврийн эрслийн хөдөлгөөн маань одоо тасрахгүй айгүй их байна те. Тэгэхээр одоо нөгөө холын гэрлийг ойрын гэрэл шилжүүлж байгаа жолоочмаар хэрэг байна. Ер нь харцангуй гайгүй л болсон. Тэгтэл бас шилжүүлэхгүй нөө. Шилжүүлэхгүй тохиолдолд сая тантай таарсан уу? Таарсан. За гэрэл шилжүүлэхгүй байхаар яг таны нөгөө зам орчны нөхцөл байдлаа харах өнцг нь ямар яаж юм? Ер нь тэгэл харагдахгүй шүү дээ. Яг гэлбаал өнгөрчөж байгаа юм шиг. Тэгэл хурдан хасаал бараг зогсох шахуу зурчин заримтай. Зогсох шахуу зурж ийн гэж юм те. Тэгэхээр та жолооч нар тандаж юу гэж хэлмээр? Одоо гэрлэл сайн шилжүүлж явмаар бусдыгаа үндэслээд. Тэгвэл бол тэгэл яг зүрхэд мал хуу орж ирэх байх гэл. Ер нь бол яг үндсэндээ бол таны хэлж байгаагаар таны аюулгүй байдал алдагдаж байна гэсэн үг зөө. Тийм зөв алдагдчих.